Өвөгдийн хөхө буйрнаа аргалын утаа суунаглаж, өргөө цагаан гэрээс нь туйлсын дуудлага игшгэлсэн. Өвөгдийн холч ухаанаар үүхэд түүхэм бичгэлсэн өндөр хааны нутаг руу хүлгийн жолоо заллаа. Бидний зорж яваа хүн бол Зүүн Монгол бүжгийн гол төлөөлөгчдийн нэг. Хинтээ аймгийн Ардын дуужгийн хан хинтээ чуулгын зөвлөх, уран сайхны удирдагч, бүжиг судлаач, бүжиг дэглээж, бүжгийн багш, Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Сэндийн Оюунбаатар. Би гэдэг хүн бол Цэцэн аймгийн Хөрчин жаноонгийн хошууны өнөөгөөрөө ярих юм бол би өмнөдлөгрийн харьяат хүн. Сэндийн Оюунбаатар нь 1958 онд Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын нутагт төрсөн. 1975 онд Хинтээ аймгийн соёлын ордны бүжгийн багш Санжаа Сүрэнгийн шав болж 16 настайгаас эхлэн бүжгийн урлагт хөл тавьжээ. Одоо тэр үе чинь манай Хинтээ сум чинь Өмнө Дэлгэрээс нийлээд одоо Өмнө Дэлгэр гэдэг харьяалтаар орсон юм байна. Тэгээ Өмнө Дэлгэр сумд одоо анх удаа адууч тэмээчдийн одоо зөвлөгөөн болоод тэрэнд Өмнө Дэлгэр сумын одоо авьяаснуудыг тоглолт хийхэд би тэрэнд одоо над дээр тэр бүжгийн багш нэрээд одоо хүн дотоо учраас ингээд өөрийн чинь оролцоолох шаардлагатай гэдэг ингээд. Тэгээ адууч тэмээчдийн зөвлөгөөнд анх бүжгэлсэн хүн тэгжил одоо урлагийн одоо хамтын концертанд анхааралцж байлаа. 1974 онд одоо энэ Хинтээ аймгийн соёлын ордонд ирж одоо бүжигчин болсон хүн юм байна. Надад ирэхэд тань маань соёлын ордонд орчихсон. Миний дэргэд одоо том жижигчин уртын дуучин хүн байлаа. Оюунбаатарын гэргийн Монгол улсын гавьяач жүжигчин Мансалмаа. Хөдөө орон нутгийн соёл урлагийн салбарт 40 гаруй жил хамт ажиллаж, хань ижил болон дасалцаж, өрх бүлээн үүсгэсэн хоёр маань өдгөө үр ач нараа тойруулан, шав нараараа хүрээлүүлэн өндөр хааны нутагтаа амьдран буй. Анхад одоо урлаг төл төвсөн анхны маань одоо соёлын ордон, сүүлдээ одоо хан хинтээ чуулга нэртэй болсон. 1962 онд анх ашиглалтанд орсон ийм одоо соёлын ордон маань байна. Одоо анх энд явж байгаа одоо ханнаслмаа маань одоо надад инженеэс өтлөөд энэ чуулгын хаалгаар ингээд анх оруулж исэн ийм түүхтэй. Бас их ерөөлтөө өдөр таарсан юм шиг байгаа. Цайгаа уугаад ирж явсан чинь бороо шиврээд тэгээд би чуулга руу иж явтал манай нэг найруулагч бүжгийн багш хоёр нэг жоохон туранхай борхоо дагуулсан явж ирсэн аа. Намайг дуутахгүй те яваад ицсэн чинь чи энийг аваачаад дэлхий цэцэг гэд бүжгийн багш байсан. Дэлхий цэцэг өгчлээ дагуулад очь гэдэгхгүй юу. За тэгэхээр би чинь бас жүжигчин болсон хүн чинь бас их давлын байна. Явъя. Тэргээд дагуулд тэгээд хувьтай хүн хур ворооноор гихчээр өстэй заяаныхаа хантай тэр борооноор анх танилцж чуулга дээр дагуулж ирж исэн юм аа тий. Соёлын ордныхоо тайзан дээр гарч үзээгүй юм шүү дээ. Соёлын ордон маань ямар ч үдэг юм мэдэхгүй одоо соёлын ордныхоо бистүүлд орж ирэхэд нэг тийм ондоо ертөнцид очсон юм шиг одоо ингээ харахад бол нэг актер том бистүүл биш мөртлөө надад бол яг анх орж ирэхэд бол үзээгүй нэг тийм сайхан урлагийн том ертөнцийн зөвхөн бистүүлд нь тэгэл зэрэгт орж ирээд тайз руу ингээ харахад бол гайхамшигтай сайхан байсан. Тэгээд тэр тайзан дээр одоо ингээд дөрвөн багш маань суучаад дарагтайгаа ард талд нь одоо тэр хороод уран бүтээлчтэн суучаад ингээд надыг шалгалт авч ирсэн. Манай инкватор гэж хөгжим баянист байлаа. Тэгээ инкватор ах маань баян дээр адуучин бүжгийн ая тоглоо. Одоо нэг багшаасаа сурсан хэдэн хөдөлгөөн тайзан дээгүүр одоо их баатарлаг хийж байсан. Манай Оюунбаатар чи соёлын ордон гэж байхад үед орсон хөвгтэй. Өмнө дэлгэрээ шийсэн гээд нэг боржгордоо өстэй, урт боржгордоо өстэй
нэг тийм хар хөмсгтэй нэг гоцоос нарийнхан ч тийм газар бархуу орж иж бас шалгалж энэ төр байхын санах юм аа. Сумын тайзан дээр нэг гарсан өөр юм үзээгүй хүн байхгүй юу? Тэгэл одоо энэ дарж ирэх юм. Одоо энэ үлгэрийн оронд орсон юм шиг санагдаж гэсэн тэр өгнө одоо тун гайгүй багхал эсвэл шүү дээ. Тэгэхэд би хаалгаа орж ирэхэд тэр болонд байгаа хүн энэ тэр ямар хоол ямар жижиг харагдаад байгаа юм уу? Их хоол харагдаад яа тэр хөдөөний бас нэг нүд тайз юм үзээгүй л дээ. Гэхдээ одоо энэнд орсондоо би одоо гайхшимтэй одоо баяртай байдаг. Хамгийн одоо анхны маань уран бүтээл бол Санжисүрэн багшийн маань дуул дураад гэж бүжиг анх би одоо сурж анх тайзан дээр одоо тоглолтод орсон хүн. Тэр үед тавигдахдаа тэр бүжиг маань баярын жохой нэртэй бүрээд бүжиг байсан. Тэгээ бүрээд бүжиг маань ард талдаа бүрээд ардын дуул бүжиг болоод ингээд энэ бүжиг бол одоо маш их тийм одоо их алдартай бүжиг. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Цэндийн Оюнбаатар нь соёлын ордонд ажиллаж байхдаа драмын жүжигийн гол ба туслах 20 дүрийг бүтээсэн. Бүжигчин байхдаа чуулгын тайзнаа, гоцлол цөөхүүл хамтлагаар олон арван бүжиг бүжиглснээс Бурятын дуулалт бүжиг, Хэрлэнгийн залуус, Зүүн Монгол бүжгийн чуулбар, Жалам хар, Эмнэг сургалт, Хүн тэрэг, Ононд хатаагдсан илд ардын бүжгэн жүжиг гэх мэт 100 гаруй бүжигт амжилттай бүжиглэн үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсан төдийгүй Арваад улс оронд үндэсний урлаг тэр дундаа Зүүн Монголын бүжгийн урлагийг сурталчилсан уран бүтээлч юм. Соёлын ордонд ч одоо ингээд хөгжимтэн, дуулна, бүжиглэн, жүжиглэн тэгээ бид ч одоо бүхэл ажлыг хийдэг байлаа шүү дээ. Тэгээ энэ хооронд чинь одоо ингээд жүжиг мүжгийн орой дороод тэгээд хамтран тоглоод энэ хамтын уран бүтээлээр бий болдог урлаг л да. Тэгж явахдаа одоо энэ хань энтэйгээ нэг дараа ажиллаж байгаа юм болохоор их татнасж ингээ гэр бүл болцгоосон. Бид хоёр ч одоо хийдийн суурин гэж одоо манай аймгийн зүүн урд талд тэнд одоо бид хоёр гэр бүл болсон. Одоо тийм манай аав ээжтэй хамт өвгний минь аав ээж хөдөө өмнө дэлгэртэй байдаг. Тэнд би аав ээж хоёрынхаа хойд бид хоёр ч одоо 3 дахь хүүгээ гартал миний аав ээжтэй хамт байсан. Тэгээд 78 онд одоо анхны маань хүү гарсан. Энэ хүү маань одоо цагаан морин жил мэндэлсэн юм байгаа. Тэгээд дараагийн хүү Эрдэнэ Бат бэлэг, Сайн бэлэг гэсэн ийм 4 хүүтэй боллоо. Тэгээд 4 хүү маань одоо өссөн төрн жил одоо 5 дахь хүүхэд маань гарлаа. Тэгээд энэ маань охин гарлаа одоо. Тэгээд одоо бүгдээрээ бэлэгшээгээд энэ охиныгоо Наран гарав гэж ингэж нэрлэж байлаа. Түүний багш Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн нэрт бүжиг дэглээч Санжаасүрэнгийн хувьд Зүүн Монгол ард түмний ахуй амьдрал, ёс заншлаас судлан сурвалжилж бараг, дарган, үзэмчин, буряд, халах бүжгүүдийн өөрийн гэсэн өвөр мүц дээг нам бүтөрөх донж маягийг шингээсэн уран бүтээлүүдийг бий болгосон билээ. Түүний дэглэсэн бүжгүүдэд Монголын үндэстэн ястнуудын зан заншлыг тод томруун гаргадгаараа онцлогтой бөгөөд буряд бүжгийн чуулбар, торгууд, баяд, дарган ээжийн гоёл, халахын намбат зэрэг 200 гаруй бүжиг дэглэсэн уран бүтээлч билээ. Санжаасүрэн багш дэглэсэн олон сайхан бүжгээрэн үзэгч олонныхон талархлыг хүлээхээс гадна Монголын бүжгийн урлагт тод мөрөн үлдээж олон шавь төрүүлсний нэг нь Цэндийн Оюнбаатар. Миний өгшөл одоо маш их гоё тийм донжтой, намбтай, ганган, хээнцэр одоо юу гэдэг юм бэ одоо тэр одоо характерын маш ард түмний тэр баргын гэдэг юм уу үзэмчин характерыг маш сайн олдог. Тэгээд өөрөө үлдээхдээ маш тийм манай өгчийн судалгаа их сайтай ингэж хийдэг юм байхгүй. Тэгээ багш маань одоо үзэмчин барга одоо даргаан бүжгүүдийг тэгэлдэг. Ер нь багшийнхаа тэгэлсэн гоцол одоо тодорхой нэг бүжгүүд дундаас сойдны өнгөрж явах юм нэг голлон одоо миний хувьд хийдэг байлаа.
хослол Төвөтвэгийн тэмдэг бол одоо манай бүжигчин мөнгөчээр хөлөг гэж хөгжим бүжиглэгсэн бүжигчин одоо сүүлд манай чуулганы дарга шүртэл хийсэн одоо ийм бүсгүй байгаа. Тэр үеэр одоо голлон партнер болж хийдэг байлаа. Би хөгжим бүжгийн дунд сургуульд сурж байхдаа 100 өвлийнхээ амралтаар очиод хаяа нэг зарим тоглолтод нь орчдөг байсан. Тэр үед Оюнбаатартай анх танилцаж байсан. Оюнбаатарт тэр үед ороод нэг их удаагүй шинэ бүжигчин байсан. Тэгээд дараа нь сургуулаа төгсөөд очиод одоо Оюнбаатартайгаа одоо жинхэнэ партнер болж олон жил сайхан бүжиглсэн. Тэгээ Оюнбаатар битэрт бол багш маань жаахан шарга гэдэг нэг хослол бүжиг тавьж өгчээсэн. Даргангийн жаахан шаргын домгоос сэтвэлсэн бас их хөөрхөн элементүүдтэй, өргөл төсрэлттэй тэр үедээ л бас сонирхолтой тийм бүжиг. Тэрийг бол бас битэр олон жил бүжиглсэн. Бүжиг одоо ялангуяа Сүхбаатарын аймагт энэ төр очиход бол их дахиулдаг байсан их хөөрхөн бүжиг. Тэгээ одоо бүжиглэжсэн бүжгүүдээс маань бараг ардын бүжиг байна. Энэ бүжгийг бол одоо бүхэл сумдаараа бүхэл аймагуудаар тоглож ирсэн. Энэ бүжиг маань дэлхийн залуучуудын эдний 13 дугаар их наадамд ардын бүжгийн 105 орон оролцоход одоо бараг ардынхаа бүжгээр бид нэр одоо алтан медалийн шагнадыг авч байсан ийм төвхтэй. Тэр үед манай хан энтэй чуулга тавигдчихсэн Санжаасрын багшийн бүжгүүдийн хувьд бол зөө Монголд амьдран сууж байгаа угсаатнуудын бүжгийг ер нь баг анх гаргаж ир тавьсан. Үнэхээр миний л одоо урлагт их урлагт хөл тавьсан одоо ганц одоо тайз маань одоо ордон маань чуулга маань юм шүү дээ. Түүний бүжгийн урлагт оруулсан хөдөлгөөн, хэмнэл, хэлэмж зүгээр нэг дэглэжсэн бүжиг биш. Нарийн судалгаа хийж түүн дээр нь тулгуурлаж дэглэсэн бүжгийн өв байдаг билээ. Оюнбаатар олон уран бүтээлийг тайзнаа амьдруулан бүжиж, олон улсын болон улсын хэмжээний урлагийн наадам, уралдаан тэмцээний тэргүүн шагналуудыг хүртжээ. Оюнбаатартай би чинь 76 оноос л танилцсан. Оюнбаатар маань бүжигчнэр хан энтэй аймгийн одоо Соёлын ордонд бүжигчин байсан тэр үеэр би Дадал суманд дуу хөгжмийн багшаа сурвалж. Тэгээд Дадал сумын Соёлын ордон 3 хоног гэж бодоход энэ чирж танилцаж байлаа. За тэгээд би тэр бол нэг хамтарч ажиллаад бол 40 хэдэн жил болж байна. Манай Оюнбаатар бол одоо амьдралыг сургалтаа гэсэн буюу практикийн одоо сайхан бүжигчин, сайхан бүжиг, госол бүжигчин одоо улсын нартай уралдаан тэмцээнд орж байр суурь эзэлдэг ийм сайн бүжигчин байлаа. 1980 онд би хан эдийн чуулгын анхан бий болоход орж байлаа. Өгжимчнөр орж исэн. Тэр цагаас хойш одоо өнөөдрийг хүртэл битэр энэ хан эдийн чуулгын уран бүтээлийн төлөө хан эдийн чуулгыг яавал одоо бас бусад театр чуулгуудаас арай өөр байлгах уу гэдэг энэ зорилгын төлөө сэтгэл нэгдэн ингээд хамтран ажиллаад өдөө өгч байна. Тэгээ анхныхаа уран бүтээлийг бүжгийн уран бүтээлийг анхан Оюнбаатар төр хамтдаа хийжсэн. Зүүн Монголын нэр чигдэгдээ Санжаасур ингээд ард түмэн одоо мэддэг болсон мэрэгжлийн театр чуулгуудад одоо тэр гайхамшигтай багш дээр очие гэж одоо төв эрдэмтэн чуулга сүртэл ирж бүжиг дэглүүлдэг байлаа. Тийм багшийн арыг дааж бүжиг дэглэхэд ер нь яах вэ гэдэг асуудал над дээр оногднод дээ. Тэгээд бодцоо одоо багшууд нийлэн одоо энэ намтлаг ажиллагаа хийдэг. Учираас би ерөөсөө жоохон ийм ритм тал руу явъя. Цоглог хорц хөдөлгөөн тал руу явъя гэдэг анхудаа одоо нутгийн залуусыг бүжиг дэглэсэн. Одоо өнөөдөр тэр бүжиг маань 30 хэдэн жил бүжиглэгдээд явж байна.
бүжиг зэглсэн Цэндийн Оюнбаатар бүжгийн хөгжмийн Цэндийн дуур нутгийн залуус гэж зарлахгүй. Тэгэл ингээд ясан ч гоё юм эрэгтэйчүүдний час улаан дайлтай эмэгтэйчүүдний юм ногоон хувцастай гараад л ирсэн. Гэхдээ тэгэл би бүр өгнөр айгүй бахархсан шүү дээ. Тэгээ манай Оюнбаатар бол бас голцоо одоо энэ зүүн Монголынхоо ястан үндэснүүдийн бүжгийг хийх сонирхолтой. Би ч юм тэрэнд нь одоо аяд ангийн тааруулах ингээ өөрхтэйгээр хоёлаа бие биенийхээ сэтгэлийг зүрхийг ойлголцож одоо ингэж ажиллаж ирсэн. Одоо зарим усуучин тэгэл нутгуусаа солиод одоо хот гадар бараад ингээл явдаг гэхэд манай Оюнбаатар бол одоо зөвхөн тэр одоо бүжгийнхээ төлөө тэр зүүн Монгол бүжгийнхээ одоо тэр угсаа гарлыг судлаа тэрнийхээ төлөө л одоо орон нутагтаа л одоо нутагтаа сайхан одоо бүжгийг нутгсуулж яваа одоо ийм сайхан бахархалтай л. Энэнгээр явахдаа бол ингээд чигээрээр нь явж чаддгүй л юм. Заавал нэг эргэж энэ аяг хатарсыг хараад энэ нэг төрсийг нэг харчихаараа нэг тийм нэг амьсгаа нэг сайхан уужин болоод сэтгэл амрах шиг л болдог. Би чинь энд соёлын ордон байхад нь 9 жил ажиллаад тэгээд 83 онд чинь намын төв улс төрийн төвчний тогтоолоор ардын бүжгийн хан энтиж болгоо одоо зүүн бүс ийм одоо ард түмний урлагийн түгээн дэлгэрүүлэх ардын бүжгийн хан энтиж болгосон ийм учиртай л да. 1991 оноос Багшийн хаан бүжиг дэглэх хүндтэй ажлыг залгамжлан ажилласнаар нутгийн залуус, хөх тэнгэр, тамлагч, Ехэр Йохор, Дорнод Монголын охид, Хинтийн нутгийн залуус зэрэг 50 гаруй бүжиг дэглэн найруулж Чуулгын урын санг баяжуулсан байна. Би өөрөө бас бүжгийн хүн. Тэгээд хүүхэд байхасаа бас бүжиглдэг байлаа. Тэгээд 5-6 дугаар ангид тогтоол Оюнбаатар багштайгаа ойр байсан. Одоо багшаараа бас бүжиг заалгаж байжгаад 1997 онд анх одоо хоёулаа яг л албан ёсоор үдсэн одоо ажилтнаар багшаа хоёрын одоо барилгыг албан ёсоор хийж илаа. Монгол бүжгийн өв сан нь Монголын бүжгийн урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор 2024 онд үүсгэн байгуулагдаж 2025 онд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Харин 2026 онд үйл ажиллагаагаа явуулахдаа наран ургах зүг буюу дорн зүгийн гайхалтай ард түмний өв соёлоос тэр дундаа бүжгийн урлагаас судлан сурвалжлах ажлыг эхлүүлээд байгаамаа. Зүүн Монгол бүжиг маань өөрийн гэсэн бас тэгийг тогтоочсон эндийг дул дайлангуяа Санжаа Сүрэн багш, Оюнбаатар багш, Цогт Эрдэнэ гээд ингээд үе үеийн залгам чалаа болсон хүмүүсийн бүтээл тойрол байгаа шүү дээ. За тэгээд тэр дундаа энэ Оюнбаатар багштай бас таны холбогдсон энэ одоо сайхан хамтын ажиллагааг бас сайхан сонсъё тийм ээ. За манай монголчуудын өв дээдсээс өвлөж ирсэн үнэт зүйл Далавын урлагийн сангийн хамгийн чухал нэг хэсэг бол яхахгүй Монгол ардын бүжиг, Монгол үндэсний гайхшигт бүжгүүд. Тэр дундаа зүүн Монголын бүжгийн намт төрх өрөв цанцлог. За тэр зүүн Монгол бүжгийн ая дан. За тэр үг хэллэг, утга чанар, тэдгээрийн хувцас хэрэглэл бол үнэхээр онцгой. За ялангуяа тэр бараг үзэмчин бүрээд бүжгүүд тэр нам төрх хүмүүсийн хийж байгаа хийсийг өрөөс харагдажсэн. За тэндээс би жоохон хүүхэд байхдаа Оюнбаатар ахыг бол ихэд голж харж ил. Тухайн үед бол одоо гоцлоод бүжиглээ нилээн. Тэгээ илүү одоо техниктэй тийм бие хаалбар сайтай
тийм одоо хүн харагдаж л дээ. Тэгээд нүдэнд их сайн дассан. За Санжаа Сүрэн багшийн тэр онцгой тэр нэг өөрмөцдөг тэр аялах темп химнэл тэр бүжигчтэй тэр барга үзэмж хувцас тэр гоёлыг хараад ямар гоё хувцастай юм бэ гэж бодчихсон. Одоо бодоход зөв Монголын бүжгийн хөгжил, бүжгийн одоо уран бүтээл, урын сан тэнд байгаа уран бүтээлчдийн одоо хийж судалгаа хийж байгаа тэр үйл ажиллагаа бол үнэхээр тэг зөв Монголын угсаатнуудыг илүү их тодруулж өгсөн юм байна. Тэндээс бид нар онцгой тэр аядан нам харсан юм байна. Онцгой бүжигдийг харсан юм байна гэж ойлгож байгаа. Сүүлд бол ингээд мэдээж бүжгээ судлаад ингээд одоо илүү их судлах тусам Санжаа Сүрэн багшийн тэр зөв Монголын бүжгийн онцгой намбуудыг бол одоо харахтаа л Оюнбаатар багшаас яалчгүй одоо би харж байна. Ардын бүжгийн бүтээлийн гол үндэс нь тухайн угсаатны язгуур бүжиг болох гол намбан дээр тулгуурладаг. Хэдийгээр тайзны хэлбэрт оруулж үндсэн хөдөлгөөнийг баяжуулдаг боловч язгуур намбыг төөрүүлж яавч болохгүй. Ямар ардын дууны аялгау хөг ихшгийг бүжгийн хөгжим болов. Хөдөлгөөний онцлог намбан юуг илэрхийлж байна вэ? Хувцаслалт, угсаатны онцлогийн давуу тал, өвөрмөц байдал нь юу вэ гэгчлэн. Буряд монголчуудын дунд өргөн дэлгэр хөгжиж ирсэн тойрон бүжиг буюу дэвсэх бүжгийн үндсэн үйл хөдлөл, хөлийн өсгийцэх, өлмийцэх, твэгцэх, тахимцах, догонцох зэрэг хөдөлгөөнийг нэг хөлөөр, хоёр хөлөөр зэрэг болон ээлжлэх байдлаар олон янзаар бүжгийн турш баяжуулан биелсэн байна. Ерөнхийдөө Оюнбаатар бол одоо бүжиг гэдэг урлагийг Санжаа багшаас авч тэрнийхээ төлөө одоо өөрийн одоо зүрх сэтгэлээрээ зориулж өөрийнхөө одоо бүхэл амьдралаа энэ амьдралын төлөө зорилготой явсны үр дүнгээ үзсэн юм сайхан уран бүтээлч байгаамаа. Оюнбаатар ахтайгаа би үндэсний дуужгийн эрдмийн чуулган ерөнхий найруулагч байхдаа 2012 онд танилцчихсан. Эрт танилцахгүй яасан хожуу танилцсан энэ мундаг хүнтэй гэж тухайд бодогдчихсан. Ягагтгүй л тэр нэг театрын этик соёл гэдэг юмыг үнэхэрийн биеэрээ үлгэрэлдэг, үзүүлдэг. Өөрөө үнэхэрийн тэр театрын этик соёлд бол одоо ясмаханда тултал хүмүүцсэн тийм сайхан хүн байсан. Тэрнээс хойш Оюнбаатар ахыхаа тэгэлсэн маш олон бүжгийн хаан энти чуулгын одоо уран бүтээлч одоо тэглээчдэрийн тэгэлсэн маш олон одоо бүжгийн хувцас, уран бүтээлийн одоо жүжигийн хувцснуудын зураачаар сүүлдээ найруулагчаар ч ажиллах юм боломжууд бол гарч бид хоёр уран бүтээлийн одоо маш сайн хамтрагч нар болсон гэж хэлж болно. Хамгийн сүүлд бид хоёр учиртай гурван толгой дээр хамт ажилласан. Би ерөнхий найруулагчаар ажиллах боломж гарч хаан энти чуулгатаа өргөдөж очиод ажиллахад Оюнбаатар ах маань яг хажууд ажилласан. Бүр сүүлдээ би бүр давраад за Оюнбаатар ахаа бал гүний дүрд хүн дутаад таал болох нь гэсэн чинь хөө одоо та галахгүй би гарлгүй яа тийм нэг харсан чи хажууд аль хэдийн оюуныхоо хувцас өмсөд ирж энэ болох уу гэж зогсож байгаа чинь ийм мундаг урлагийн соёлтой этиктэй тэр үгүй гэж хэлэх ирэхгүй гэдгийг маш сайн мэддэг тийм мундаг хүн. Тэгээ энэ соёл хаанаас сурсан, хаанаас ухшилтаа гэдэг нь ойлгомжтой. Багшийн арга барил бол үнэхээр Оюнбаатарын бүжгнүүдээс бол харагддаг. Яг тийм одоо ахугаас авсан үйл явдалтай, хөөрнөл, өрнөлтэй тиймэрхүү бүжгүүд бол нэлээд их байдаг. Багшаас олж авсан суур тавилт, бүжгийн эрдэм боловсрол, өөрийн мэдрэмж, төрөмөл авьяас, онгод хиймэр, чин сэтгэлийн хүсэл тэмүүлэл, үзэл баримтлал, амьдрахуун ухаан, монгол сэтгэлгээ, зан заншил,
ажигч гэрхай байдгийг ухаанаа уралдуулж бодол санаандаа тунгаан боловсруулалт хийх. Буряд хүний сэтгэлгээ ахуй амьдралын хэв маягийг Сэндийн Оюнбаатар сайтар судалжээ гэж Монгол улсын ардын жүжигчин Нанжид номондоо бичсэн байдаг. Тэгээд Оюнбаатар ах чинь өөрөө ингээд бүжиглээд за дээрээс нь бүжгийн багшаа ягаа сүлдө бүжгээ тэглээд одоо ингээд уран сайхны удирдчаа хийгээд зүүн Монголын бүжгийн хөгжил чиглэл чиг хандлагыг үндсэн нам төрхийг ямар нэгэн холихгүйгээр яг таг ягштал бариад ингээд үйл ажиллагаа хөгжүүлээд залуучуудаа одоо хүртэл хамтраад уран бүтээл хийж байгаа зөвлөж байгаа нь бол үнэхээр таатай сайхан санагдчих. За Монгол Улсын урлагийн гавьяа цэцгэлтэн Оюнбаатар агшийнхаа сүүлийн отгон шавнырын нэг бол чан идэж болгохтаа одоогоос 12 жилийн өмнө буюу 2014 онд анх орж ялаа. За тэгээ багшаараа бол зөндөө олон бүжиг заалгасан. Багшийнхаа одоо миний хийх туртай хамгийн хийх туртай бүжиг бол Хүлгэн цэцлэг гэж бүжиг байдаг. Бас яг ингээ халах Монгол морьтой залуучуудын тухай өгүүлдэг нутгийн залуус тэгээд мөн хэмбэрийн тамгут хүлгүүд. За сүүлийн үедэд бол багшийнхаа тайлан тоглолтын дээрээс ахуулаад гурал бүжгүүдийг бол маш их хийдэг болсон. Нар огцсон нутгийнхан гээд бараг, бурайд, за дарганг залуучуудын хөдөө нутаг зайхаа уулзж байгаа, учралж байгаа, нөхөрлөж байгаа юм зан үйлийг харуулсан сайхан бүжгүүдийг бүжиглсэн. Түүний ажлын гол чиг шугам нь Дорнод Монголын ард түмний дунд түгэн дэлгэрсэн түүх, судар, ёс заншил, амьдрах ухааныг судлан сурвалжилж, Зүүн Монгол угсаатны бүжгийн урлагийг хөгжүүлэх, хамгаалах, хадгалах, өвлүүлэн үлдээхэд чиглэгдэн мөн чуулгынхаа бүжигчдийн авьяас бэлэг ур чадварыг дээд зэрэгт хүргэх талаар анхааран ажилласаар ирсэн юм. Багшаа зүүн Монгол бүжгийн энэ гайхалтай дэгүүд дотор даа ялангуяа энэ монголчуудын эрт дээр үеэс нүүдэлж ирсэн тэр гайхалтай соёл бол их томрон харагдаж байна шүү дээ. Тэгэхээр таны сайхан бүтээлүүд дотор даа ялангуяа энэ уул ус, газар усны холбогдолтой сайхан бүтээлүүд байдаг шүү дээ. Тэндээс та бас нэг сайхан тодруулж бас биднэрт хэлж өгнө үү? За манай хөгжлөд чинь сонсч байсан. Үнэхээр одоо манай энэ зүүн Монголын их тал нутагчид бол үнэхээр сайхан одоо ёс заншилтай. Ягаад гэвэл энэ сайхан тал нутагт амьдарч байгаа манай энэ үзэмчин бараг дарганг одоо буряд халах гэдэг ингээд дөрвөн одоо угсаатан буюу нэг үндэстэн амьдарч байгаа. Тэгэхээр энэ одоо их сайхан наран урах, наран мандах зүгт байж идэг. Тэгээ бид нар чи одоо нар өгцсөн нутгийнхан байхгүй юу? Өглөө сайхан нарыг өгтөж байдаг. Тэгээд үдсийн мөрөө болохоо нараа жиргаа сарныхаа гэрэлд хатарч явахрж байдаг. Ийм сайхан ард юм. Тэгэхээр чи нүүдэл гэж яриад нүүдэлчин ард юм бол нүүгээд эргээд ингээд гадаасаа хараад энэндээ онгод нь хөглөгддөг л одоо. Ийм л ард түмний сайхан заншилтай ийм юм. Одоо миний багш бол одоо яг ингээд бүжгийн одоо хэл хэлэмжээр гэж ярих юм бол ер нь бусдаас их онцлог бүжгийн дэгтэй юм. Зүүн Монголын тэр сайхан ардын урлаг, уртын сайхан дуунууд, ардын одоо ахуй аж байдал, энэс одоо санаа сэтэл авч Зүүн Монголын сайхан урлагийн мэргэжлийн тайсан дээр гаргаж олон сайхан уран бүтээлүүд хийсэн байдаг. Оюнбаатар бүжиг дэглэх ур ухааны дадлага туршлагыг ариун хоримтлуулсан сайн бүжиг дэглээч болсны зэрэгцээ. Өнөөдөр ардын дуу бүжгийн хан хэнтий чуулгын уран бүтээлийг удирдан чиглүүлэх ажлыг мөн гүйцэтгэж ирсэн. Одоо Хинтээ аймаг, ялангуяа Хинтээ аймгийн хан хэнтий чуулгаас бол одоо үе үе ингээд залуу бүжигтэр, бүжиг дэглээчтэр ингээд бас ингээд уламжлалыг алдахгүй хийж шít. Тэгээ тэн дээр бол Оюнбаатар ахын дээр зөвлөөд байгаа Зүүн Монголын бүжгийн дээр нам төрийн өрөнд цонцтойг хадгалж яруудаас бүжгийн дээр хим химлэлийг мэдэрч заавал энэ хэсэг нь Зүүн Монгол байх ёстой шүү. Бурайд дотор хичнээн бурайд байна. За баргууд нь ямар хөө хөдөлгөөнтэй байна. Баргын дуу хоор ямар байна. Даргангууд бас ямар юм. Үзэмчингууд нь ямар нэг гэдэг дээр ялгаа салган гараад хийж байгаа нь бол бүжиг судлаач нарт, бүжиг дэглээч нарт одоо бүжгийн оюутнуудад цааш хэрэгтэй зүйл Зүүн Монголыг даган судлах өөр нарийн шаардлагатай. Бидний одоо хийсэн уран бүтээлүүдийг бол төвийн одоо бүжиг дэглээчнээс Сүхбаатар багш байна, Баярбаатар багш байна, Их Гэрэл багш байна. Энэ одоо Монголын одоо энэ цаг үеийн мастерууд бол
тодорхой хэмжээнд дүгнэхтэй яа харахгүй л зөвхөн Монголын бүжиг байна л гэж одоо бидэнд хэлдэг. Хинти аймгийн Баяр наадам тэмдэглэлт ойнууд шинэ жил уралдаан тэмцээн нээлт хаалтын үйл ажиллагааг дэглэн найруулж Хинти аймгийн хүүхэд залуучуудад үндэсний бүжгийн уралдаан өвлүүлэн үлдээхэд оновчтой шинэлэг санаачлаг гаргаж зүүн Монголын уламжлалт бүжгийг түгээн дэлгэрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Урлагийн гэр бүл төсөх бол үнэхээр сайхан бахархалтай сайхан байдаг. Хос гавьяатын хүүхдүүдгээд ингээд нэрлэгдэж явхад бол үнэхээр бас сэтгэл үнэхээр дүүрэн сайхан байдаг. Миний бүжигтэй холбогдох бол одоо зайлшгүй аав ээжтэй маань зайлшгүй холбоотой. Урлагийн гэр бүл төрсөн хүүхд бол одоо тэгээд урлаг дотор л өснө. Аав ээжийнхээ ажиллаж байгаа газар л өсөж байгаа юм чинь. Ялангуяа тэр одоо хөгжимчдийн яамд өслөө. Тэр яамнаас л одоо үзээгөө тоглолт гэж байхгүй. Чуулга театрын одоо уран бүтээч бүгдийг нь л таньдаг. Тэгж өссөн. Тоглолт болгоныг алгасахгүй үздэг. Аав ээжигээ хаал явна дагаал явж идэг тийм л байсан. Манай аав чи бол тэгээд ажил дээрээ ирээд өөрөө бүжиглэн бүжигээ заана. Гэртээ очиод бас бид нарт бүжиг заана. Галдгооны өрөөнд л бидний чинь бүжиг дэглэн одоо тэр бүжигээ бид нарт заана. Манайх чинь нэг 2 өрөө байшинтай байсан. Тэгэл галтгоондоо аав надад бүжиг заана. Би ч нэг өөрөө жоохон тийм бандгар хар багын тийм нэг махлаг хөвгтэйсэн. Тэгэл хөсөө гойжуулаад Улаанбаатарт хөсөө гойжуулаад тэгэл анх 5 настай тэгж бүжиглж хэлсэн. Бид нар цэцэрлэг сургууль гэж суралцж явах үед урлагийн гэр бүл учраас бүжиглэх ёстой эсвэл дуулах ёстой гэд бидэрт одоо үүрэг өгдөг гэсэн багш нараас. Тэрээрээ бид нар 3 настайгаас авахлаа бүжиглдэг. Үүнийг манай аав заасан. Сургуульд ороод бүжиглдэг болсон. Сургуулийнхаа хамтлагт орж бүжиглсэн. Хамтлагийн маань бүжгийг хийн заах уу? Аав маань л заана. Аавынхаа бүжгээр зөндөө олон тэмцээн уралдаанд орж зөндөө олон төрөө байрыг авдаг байлаа. Ер нь төрөө байрыг алгасаж үзээгүй хүүхэд байхдаа аав багш намайг гоцлол бүжиг хий гэсэн. Тэгээд би намайг ааваасаа бүжиг заалгаарай гэж хэлсэн гэдэг. Тэгээд луудлахгүй явжсэн чи аав шууд надад хөх тэнгэр минь гэж хэл гээл. Тэгээд би дараа юу юм бол гээд хөх тэнгэр минь гээл хэлсэн. Тэгсэн чи бүжигийнх нь оршил яг тэрнтэй холбогдоод. Нэгсний шууд тухайн үед аавд ингээд дэглэлт нь орж ирж ирсэн байт юм уу. Тэгэхээр ийм байдлаараа миний аав ажилдаа өөрийнхөө мэрэгжилдээ ерөөсөө ингээд бүх зүйлээ зориулсан ийм мондөг хүн байгаа. Би угаасаа бүжигчин болно гэсэн л одоо айгу хүсэлтэй. Ерөөсөө л миний ярьдаг юм бүжиг л байсан. 2004 оны 11 сарын 26-нд би анхаа эдэж болгын бүжгийн зааланд шалгуулад анх дагалдан бүжигчнээр орж ирсэн. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Санжаас Сүрэнгийн нэрмжит бүжгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд багчууд зүүн бүсийн театр чуулгуудын мэргэжлийн бүжигчдийн дунд 3 дахь удаагаан зохион байгуулж олонний хүртээл болгосон зүүн бүсийн мэргэжлийн бүжиг дэглээч багш хүн юм. Манай аав би мэргэжлийн бүжигчдэр гэхээсээ гадна хүүхдүүд төр маш их бүтээлийг хийжсэн. Маш олон газраар бүтээл хийжсэн. Олон хүүхдүүдтэй ажиллаж байсан тийм ээ. Бүр одоо Хинти аймгийнхаа хүүхд багц суулыг бас бүжгийн урлагт аяйгуу сайхан одоо өрнөөр бүжгийн урлагт бас тэр үеч бас бүжгийн багш нар гэж бас ховрол байсан л да. Тэр үед л одоо багш маань одоо бараг энэ 4-5 сургуулийг л ганцаараа л одоо бүжгийн
бүжиг дээр нь л одоо ажилладаг юм байсан. Баруун хөл гар зэрэг 1 2 1 2 1 2 3 4 1 2 дэше эрүү дэше яадаг 2 1 2 1 2 1 и 2 и 3 и 4 и хөл рүү толгой тохоогоо дээшлүүн шүү суг салгана эндээс энэ Хүүхдээр ажиллана гэдэг бол тэр болгон бүжиг дэглээчд бол хүүхдээр ажиллаад идэг байх гэж би ойлгодог. Хүүхдийн нас итгэхүйд тааруулна. Одоо насанд нь тааруулж юм хийнэ гэдэг бол маш чухал байдаг. За тэгэхэд бол тэрнийг бол аягүй сайн мэдэрч хийдэг байсан гэж би бол дотроо боддог. Цагийн уртад Монгол бүжгийн хөгжилд үл арилах Санжаа Сүрэн багшийнхаа дэглэсэн Зөв Монгол бүжгийн дэг намб төрхийг үргэлжлүүлэн багшилж яваа Оюнбаатарын тээсэн өв их билээ. Оюнбаатар ахаа миний харахад тийм сүр бараагтай анхар том биетэй. Тэгээ дандаа өндөр чиглэлээр нь ард зогсдог. Тэгээ гол дэрэгт өсрэлт дэргэлтүүд хийдэг. Тэгээ хангар дангар манер гэдэг бол эрчүүдэд хамгийн чухал байхгүй. Яг энэ нь өөрийнх нь бүтээл дээр маш их шингэж өгсөн учраас Оёо багшийн бүтээл, Оюнбаатар багшийн бүтээл, яг Санжаа Сүрэн багшийн тэр сайхан тавьж өгсөн намбыг яг үргэлжлүүлэн хадгалж авч явж дараа нь өөрийнхөө шагнарт яг одоо эдгээр чинь бол нарийн сургууль хүмүүс зүгээр бэлтгэдэж авсан хүмүүс шүү дээ. Бэлтгэдэж аваад сонгож ардын сонгож аваад Санжаа Сүрэн багш аваад дэглэхдээ тэр нуруу туруу бие бол бүх юм сонгож авч байгаа шүү дээ. Тэгэхээр манай хүн Санжаа Сүрэн багшаас яаж сурсан байна? Дараа нь өөрөө бүжээд дэглэхдээ тэр манер дээр өөрийнхөө бод санаагаа тусгаад хийнэ гэдэг чинь одоо бол нам балдагдах байгаад байгаа санаа тэр. Би бол тэгж харж байгаа. За багшийнхаа бас бүжиг дэглэх чухал одоо арга зүйг би юу гэж хардаг вэ гэхээр заавалчгүй одоо нөгөө зайлшгүй бүжгийн тэр нухай Монгол Зөв Монгол үндэсний ахуй төрх намб төрхийг бол маш сайн гаргаж дэглэлтэй хийдэг. Тэр дундаа эмэгтэй хүний чамин нандин хөдөлгөөн, эр хүний тийм эргэтэлэг иршүүд нэг шилийн сайр гэдэг тэрэн шиг юм сайхан хөдөлгөөнүүдийг хийж чаддаараа багш маань бол өөрийгөө Зөв Монгол түмний алдартай бүжиг дэглээ чимэн арт түмэндээ таниулсан гэж би хувьдаа боддгоо. Багшаа энэ Ехэр гэж таны энэ гоё бүжигч одоо хэдэн хонд хийсэн бүжиг үлээ? Хөгжмийн зохиолч нь? Хөгжмийн зохиолч урлагийн төлдөг одоо гом багш нөгөө буряд гом багш маань одоо хийсэн. Энэ чинь нөгөө бурядын дуулалт Ехэр гэж байхгүй. Тэгээ бурядынх чинь болохоор та бүхний мэддэг Яохр гэж юм дээ. Яохр нь бол бас ондоо, Ехэр нь бас ондоо байхгүй. Ехрийн хэллэг нь бол одоо хойд бурядын хэллэг байдаг. Тавигдсан. Тэгээ энэ бол нэг олон нийтийн тийм ардын маягийн Яохрын уламжлалын Ехэр маягаар тавьсан юм шиг байхгүй юу? Их олон төрөл жанраар манай багш бүжиг дэглэдэг байсан. Зөв Монголынхаа үндэс угсаа ясныхаа уран бүтээл рүү за тэр дундаа бас бурятыг бол одоо бас нэлээд сайхан олон сайхан уран бүтээлүүд хийсэн байдаг. Санжаа багшийн бүжгэн дээр үзэмчин бүжиг эмэгтэйчүүд нь бол байнгын чимгээрээ тоглодог байхгүй юу? Тэгэхээр чинь ингээл нүдэрээ ингэж ажиллаад ингэж тоглодог тий. Тэгэхээр тэр хөдөлгөөнийг заавал энэнгээр нь байх уу? Энийг ингээд жоох ингээд асгаад өгөхөөч гэх юм тийм ээ. Хөдөлгөөнүүдийг маш жижигэн деталуудыг маш гоёор ингэж хийж өгдөг санагддаг. Зөв Монголын
Дамд Монголын бүжиг бол хөдөлгөөн одоо жоохон тийм баригдмал гэж зарим их нь боддог юм шиг байна. Санаа нь. Тийм дутуу хийгээд байгаа юм шиг гэж нэг бас ярьж ирсэн тий. Тэгэхээр тэр чинь бол зөвхөн тэр өөрийнхөө Донжиманарыг хэв маягийг хийгээд байгаа болохоос актер ингээд л одоо видео бүжиглээд байгаа биш байхгүй юу. Тэр нь уг нь бол одоо энэ бол ямар өвөрмөц юм бэ? Ямар сони юм бэ гэж харагдсан мөртлөө дээр нь жоохон бүжгөөдлөө нэмжигээд ингээд жоохон дараад ингээд явчихаар тэр чинь их өвөрмөц сонин намуухан тэгсэн мөртлөө бас сайхан өдлөхөнд бүжиглээд ингээд байгаа байхгүй юу. Үнэхээр бас нэг орон нутгийн гэдэг юм уу өөрөөр театрч болох юм бас тэгээд дэглэж өгсөн барил гэж байна. Ягаад гэвэл би манай өгшил зүгээр энгийн алхаанаас бүжигдэг хэлдэг хүн. Зүгээр л алхаанаас бүжигдэг хэлж яддаг. За зүгээр нэг өгүүлбэрийг бүжгийн сүжээд одоо санаа болгоод бүжгээ хийж чаддаг. Ийм төрөл байсан л та. Одоо ингээд хөдөө манай хэн чинь одоо ард түмэн бол цагаан мод хаян л гэж яддаг. Хүмүүсийн ойлголтоор бол сүүн наадам гэж одоо өөрсдөг нэ. Одоо ингээд бөөнөрөө байж байгаа энэ бүрэнхий чинь цагаан мод хаяад тэгээд өөртнийг олох гэж яриад явахаар чинь тэр маань явсаар байгаа ингээд ард түмэн дундах бүжигл бол. Манай бүрээд нь бол бүгд нуунд гэж яддаг. Бас сайхан одоо өөр анда шагаамага ч юм ингээд тойруулаад нуугаад ингээд ханцуулаад ингээд амжуулаад ингээд зөрлөж ханцуулаад эсвэл ингээд зөрлөж барьж байгаа ингээд сайхан наадах юм бол үзье. За тэгээ. За тэгээ барайна. Яахаа ийдээ. Тохожинэ гацэртаа 토름에 터뜨려 터널을 거이도 한길 나가라 타위 나가를 땐 나도야 대샤 나도야 무시랬던 나도야 맷뜨게라도 맞아 지금 너는 응시지가 내가 하고 소틀때는 거 야그랬다 지금 бид нар яагаад ийм Монгол сайхан готлоо өмсдөгөө гэсэн. Ийм сайхан төлөвийн гэр чинь ингээд төрийн хавсрах гэж хөдөлгөөн байлээ. Одоо төрийн хавсрах гэж юм тийм ээ. Төрийн хавсрах. Энэ чинь ингээд бүгдээрээ сайхан ингээд хавсрах юм бол энэ Монгол готлын чиний шилнүүд хоорондоо пат гэдэг одоо ингээд үнцэн бидний дээрээс нь тэгээд нөгөө дэвсдэг хөдөлгөөний нийлүүлэхээр сүүлгийн дээрх хүчил болж. Хөөх одоо иймэрхүү зүгээр энгийн нөхцөл байдлаас энэ яахар үжигч нь гардаг. Тойрон үжигч нь гардаг. Оюнбаатар одоо ч хүртэл идэр зөвлөөд театраас гараад явчихвал шүү дээ. Театартаа байгаад бүжгээ зөвлөөд хань болоод сүр хүч нь болоо явж байгаа бол бид нар ч их үлгэрч. Тийм учраас манай бүжгийнхэн ахмад үеийн бүжигчид болон бүжигдэг дэжтэр Оюнбаатар багшийг хүндэлдэг. Одоо дээр үчин бүжгийн багш нар ч олдгоод зарим яамны томилтоор тэр аймагт 3 жил яв тийшээ яв гэж ингэдэг байсан. Тэгэхэд 18 аймагт бүжгийн цаг одоо бол тийм бүжгийн багш нар бол маш ховор болсон очиод ажиллах байх болсон байхгүй байна. Тэгэхээр л Оюнбаатар бол одоо энэ нутгатаа бол үнэхээр тэр сайхан бүжгийг хөдлөл үнэхээр нэг зүрх сэтгэлээрээ одоо яста тууштай яваагийн гайхалтай дурсамжилж үлдэнтэй л гэж баярлж байгаа. Зүүн Монголын бүжгийн дэг ялангуяа Зүүн Монголын ард түмний өв соёлыг жинхэнэ өвлөж, тээж, үр хоочтой, шавнартаа түгээж, дэлгэрүүлж одоо яваа ийм мундаг
одоо урлагийн жинхэнэ урлагийн хүн гэж хэлмээр юм хүндээ гэж би бахархдаг. Миний багшийн хувьд бол одоо яа харахгүй нэг багшууны сайхан нөмөр нөл гэдгийг бол одоо үнэхээр одоо төгс өөрт нь байдаг юм сайхан одоо Монгол эр хүний шин чанар байдаг юм сайхан багш л да. Тэгээ багшийнхаа хажууд байхад би ч одоо сэтгэл амар тайван амгалан тэгээ багштайгаа одоо энэ олон жилийн хан энти чуулгынхаа бодлого уран бүтээлийг ярилцсан багшаасаа их зөвлөгөө авна. Энэ эрхэм хүмүүний шав болж хан эдээ чуулган эдис болж байгаадаа маш их талархдаг миний хувьд. Тэгээ багштаа эрүүл энх урт удаан наслахыг хүсэн өрөө гайхалтай сайхан бүжгүүд уран бүтээлүүдийг хан эдээ чуулгад үлдээсэнд тандаа бахархаж баярлаж явдаг шүү багшаа. Баярлалаа. Аав ээжийнхаа энэ том алдар цолыг нэр хүндийг нь настаас нь жирчихгүй юмсан гэж бас хичээ зүтгэж явдаг. Миний хань чинь надад хүндлэгдэхээсээ гадна шав нартай эргэн тойрныхоо миний ах トゥ төрөл садан өөрийн ах トゥ төрөл саданда маш өндрөөр үнэлэгж явдаг юм уу. Би ханыгаа ер нь дээдийн дээд хүн л гэж бодож байдаг. Би тэр чинь дөнгөж л 19-төөгөө ханилаад өдий зэрэг болсон. Тэг үнэхээр хандаа баярлж явдаг шүү. Тэгэд хоёулаа өшөө олон жил хамтдаа амьд явна шүү. Тэ эрүүл энх байна шүү гэж хэлдэг. Хоёулаа хамтдаа энэ жаргал болон тоолж ингэж явсан. Хүснээ чийж явсан. Эсэлтэй амьдралыг оломгүй далайг бас тоолж явсан. Өдий зэрэгтэй боллоо. Яг энэ жарныг сайхан амьдэрч явна үтэр. За ингээ мэдээ дахиад ч одоо 70-80 хүртэл амьдрна гэж бодолтой хоёулаа ярьж идэг. Ер нь бол нутгаасаа халдаагүй дээ. Халдаагүй чинь бол энэ сайхан нутгийн тэр энэ сайхан агаар, энэ сайхан одоо орчин нөхцөл бүгд л одоо бит хоёрыг эндээ аргамтсан байхаа гэж боддог. Үнэхээр одоо хайрламар сайхан энэ сайхан байгаль орчноо, байгаль дэлхийг тэр тусмаа энтигээ сайхан уулзыг хайрлж явах нь бидний газар шарааг үнэлж явах нь бидний гавьяа гэж бодож байна. Ерийн нэгэн уран бүтээлчийн тавилангаар ерөөл тавилангийн хүйг томож он цагийг эхэлсэн. Хан хинхий чуулгынхаа өрнүүн түүхийг бичлэлцэж, бүтээн туйрвж, уран бүтээлүүдэн мөнхжүүлэн, хойч үеийн залуустаа үлдээж, хүн байх ухаан, багш байх эрдэм, бүжгийн урлагийн гайхамшгийг таниулсан нэгэн цаг үеийн эзэд болсон түүхт хүмүүсээрээ бахархаж, үйл хэрэг, үйлс гавьяаг нь энэхүү нэвтрүүлгээрээ хүргэхээр зорж, бүжиг сонирхогч, бүжгийн урлагт хайртай хэн бүхэнд зориулан энэхүү нэвтрүүлгээ бүтээлээ.